Сайн байцгаана үзэгчдээ Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа алтнаас сар болгон бэлтгэн өргөдөг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээ бид Баянзүрх дүүргийн прокурорын газартай хамтран бэлтгэж байна. За Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэнэ. За тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн хэргийн гаралт шийдвэрлэлт за тулгамдж байгаа асуудлыг хүргэх болно. За мөн Баянзүрх дүүргийн прокурорын газраас төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудыг нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. За мөн гэмт хэрэгээс зөрчлийг сэргийлэх чиглэлээр прокурорууд хэрхэн ажиллаж байгааг та бүхэндээ хүргэх болно. Баянзүрх дүүрэг нь Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг. Хүн амын шилжилт хөдөлгөөн нэгтэршил ихтэй, томоохон зах худалдааны төвүүд олон байдгаас шалтгаалаад гэмт хэрэг зөрчлийн гаралтаж жил ирэх бүр нэмэгдэж байна. Тус дүүрэг нь 43 хороотой. 2023 оны байдлаар нийт 436 мянган хүн амтай буюу Улаанбаатар хотын нийт иргэдийн 40 орчим хувь нь тус дүүрэгт амьдарч байна. 2024 оны эхний 8 сарын байдлаар тус дүүргийн цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй 15276 гомдол мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 10410 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Ялангуяа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буурахгүй байгаа нь анхаарал татаж байна. Хулгайлах, дээрэмдэх, автоэврийн хэрэгслийг зөвшөөрлгүй авч явах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсжээ. Дээрх төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлтийг сайжруулахад камержуулалт онцгой ач холбогдолтой. Тус дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчил хамгийн ихээр үлдэгддэг нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн камержуулж, гэмт хэрэг зөрчилгүй хорооны тоог нэмэгдүүлэхээр зорж байна. За гэмт хэрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх гэмт хэрэгтэй тэмцэх нэгэн чухал арга хэрэгсэл бол камержуулалт, камерын хяналтын нэгдсэн систем юм. За манай Баянзүрх дүүргийн хувьд хүн ам олноор суурьшсан замун томоохон худалдааны төвүүд байдгаар онцлогтой. Тухайлбал Дүнжин гаруй, за мөн Нарантуул, Дааг хүрээ Сандэ гэх мэтчлийн худалдааны төвүүд ихээр байдаг. За үүнтэй холбоотойгоор эргүү хууль заасан хулгайлах, дээрэмдэх, гэгдлийн төрөнгийг завших болон хүний биед санаатаагаар халдаж гэмтэл учруулах зэрэг эдгээр гэмт хэрүүд хөмөл үлдэгддэг байна. Эдгээр бүсүүдийг аюулгүй ногоон бүс болгож буюу бүрэн камержуулж чадсанаар гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд ач холбогдолтой байна. Прокурорын байгууллагын зүгээс зөрчил гэмт хэрэг шалган шийдвэрлэх явцад хяналт тавихдаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй байна гэж үзэх юм бол прокурорын мэдээллийг бичиж хүргүүлдэг байна. За үүний мөрөөр хуулийн этгээд аж ахуйн нэгж нь өөрийн байгаа орчноо аюулгүй ногоон бүс болгож буюу бүрэн камержуулснаар гэмт хэргийн гаралт буурах эерэг үр дүн гарах юм аа. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд нь барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа стандартад нийцсэн дүрс бичлэгийн техник хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үн төлбөрийг холбох, шаардлагатай техникийн нөхцөл боломжийг бүрдүүлэх, хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавих үүрэгтэй. За энэ онд жишээлбэл халаасны хулгайн гэмт хэрэг эхний 7 сарын байдлаар 592-ийг бүртгэснээс за яг камерын хяналтаар бол 80% буюу 480-ыг нь бол илрүүлчихэд байгаа. За ер нь бол өмчлөг эсрэг гэмт хэрэг буюу эргүү хуулийн тусгай анги 17-ыг заасан халаасны хулгай, тээврийн хэслийн зүйл анги хулгайлах гэмт хэргүүдийг камерын хяналтаар бол бүрэн илрүүлж байгаа. Манай Баянзүрх цагдаагийн газар хэмжээнд за 43 хороос 20 хороог нь ер нь бол камержуулъя гэд ногоон бүс болгоё гэд төрийн 34 за хувийн 665 аж ахуйн нэгжтэй хамтраад мөн дээрээс нь Баянзүрхийн прокурорын газрын прокурортойгоо албаагч нар маань ингээ хамтраад багт ороод ингээд камержуулах ажлыг явагдаад нийт шинээр 592 камер. За камер ажиллаж байгаа гэсэн өрсөн сэргийлэх самбарыг 480-ыг сорилуулад ингээ ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд теле хяналтын системийн техникийн өрөөний шаардлага MNS 6423 2019 стандартын дагуу дүрс бичлэгийг 30 хоногоос багагүй хугацаанд хадгалах, дуу дүрсний өндөр чанартай камер суйрлуулах үүрэгтэй. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй ногоон бүс аянд тус дүүргийн иргэд аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож, өөрсдийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн зам талбайг камержуулжээ. За Баянзүрх дүүргийн 40-р хороо нийтдээ 45 га талбайтай 45 га талбайд нийтдээ манайх 162 аж ахуйн нэгжтэй. Гэхдээ энэ 162 аж ахуйн нэгжээс эхний ээлжинд одоогийн байдлаар бол 28 аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллаад нийтдээ 30 байршил 70 гаруй камерыг одоо нийтийн эзэмшлийн талбай руу харуулад нийт эзэмшлийнхаа хар бүс буюу одоо гэмт хэрэг зөрчил элдвэн одоо бүлэг бөөгнөрөл архитан согтууруулал болоод бусад одоо гэмт хэрэг зөрчил гардаг энэ талбайдаа ингээд хянах
одоо иргэдийн аюулгүй тайван орчныг бүрдүүлэхийн төлөө ингээд ажиллаж байна. За Kaizen бол Entertainment өөр өдөрт ерөнхийдөө 1000-аас 2000 хүн тогтмол үйлчлүүлдэг. Тэр утгаараа манай байгууллага нь Баянзүрх дүүргийн цагдаагийн алба болон прокурорын албатай хамтраад камер жуулт бол нэмэлтээр бид нар хийлгсэн байгаа. Дотоодоо бид нар 30 камертай, гадаа гэх юм бол бид нар 10 гаруй камертай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнө гэх юм бол одоо энэ засмал зам байхаас өмнө шорон зам байхад бол урд нь хулгай зэгээ болон автоэврийн осол хөвчлэн гардаг байсан. Камертай болсноор бид энэ эрсдлүүд маань илүү багасж бид нар эрсдлийг урьдчилан тооцоолж ингэж хамтарч ажиллаж байгаа. Прокуророос гэмт хэрэг зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах мэдээлэл өчтгөө. Мэдээллийг хүлээн авсан байгууллага албан тушаалтан тухайн зөрчил гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч 1 сарын дотор хариу мэдэгдэх үүрэгтэй юм а. Цэцэн биш тий. Хөөе. Эргэн та хулгайчид боломж бүү олго. Тэд цаг ямагт ангуучилсаар байдаг. Халаасны хулгайн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлье. Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлд өөрийн санаачлагаар иргэний болон захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд 3 дахь читгэд дээр оролцож төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллаж байна. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг бол яхаарахгүй хүний эрх хэрэгжүүлөө нийтийн ашиг сонирхлыг хамгаалах явдал байдаг. За энэ хүрээнд прокурорын газараас төр нийтийн эрх ашиг хамгаалах чиглэлээр тухайн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж мэдээлэл солилцож за төрийн болон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудлыг судлаж шаардлагатай тохиолдолд одоо иргэн болгон захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжил гаргаж холбогдох төрийн байгууллагад гомдол хүсэлт гаргаж шийдвэрлэх гэх мэт арга хэлбэрээр болоод төр нийтийн эрх ашиг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ажиллаж байна. Баянзүрх дүүргийн татварын элцийн нэхэмжлэлтэй иргэн ЦП-н татвар төлгөөс зайлсхийх гэмтэргийн улмаас төрд учруулсан 4.6 тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулах тухай иргэний хэрэгт прокурор төрийн нэрийн өмнөөс 3 дахь читгээдээр оролцож байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 18-ын 3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлтүүлсэн иргэн ЖЗ-д холбогдох хэргийг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэлж төрд учирсан 118 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөсөн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 12.6%-ийг эзэлж байна. Альва гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг. Гэмт хэргийн улмаас энэ сангаас гарсан зардлыг прокурор гэмт хэрэг үйлцэн этгээдээс гаргуулan уг санд буцааж нөхөн төлөвлөхээр нэхэмжлэл гарган ажиллаж байна. Он гарснаас хойш Баянзүрх дүүргийн прокурорын газар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан 97 сая төгрөгийн хохирлыг төсөвт нөхөн төлөвлөх арга хэмжээ авчээ. Харин нийтийн эрх ашигыг хамгаалах ажлын хүрээнд сургууль болон орон сууц, эмнэлэг орчмын бүсэд шатхуун, шатдаг хийн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг судалж, хууль журам зөрчсөн тушаалт шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авч байна. За тухайлбал Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий боловсролын 14 дугаар сургуулийн хашаата залгаа шатгуун түүх станцын үйл ажиллагаа явуулж байгаа компани газар эзэмших эрхийн гэрчлэгээ хүчингүй болгуулахаар нийслэлийн засаг дарагт хандаж захиргааны актыг хүчингүй болгох гомдлыг гаргасан байгаа.
Монгол Улсын ерөнхий прокурорын газар. Улсын ерөнхий прокурорын газар иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ илүү хурдан, илүү хялбар болгох зорилгоор прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээг нийлээ. Нэг цонхны үйлчилгээ нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дүнжин гаруй мишээ салбаруудад ажиллаж байна. Иргэн танд прокурорын байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, хялбар болгох үүднээс энэхүү шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Нэг цонхны үйлчилгээнд өргөдөл гомдол хүлээн авах, хуулбар, лавлгаа олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, уулзалтын цаг товлох зэрэг үйлчилгээ багтаж байна. Өргөдөл гомдол хүлээн авах. Төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэдээс гаргасан өргөдөл гомдол, санал хүсэлт, мөн өмгөөлөгч, хэргийн хохирогч, холбогдогч, иргэн, хуулийн этгээдээс эрүүгийн болон зөрчлийн хэрэг материалд гаргаж байгаа гомдол хүсэлтийг хүлээн авахулна. За энэ хаана гаргаж байгаа гомдол вэ? Хан болд өргөт. За гомдлыг хүлээн авлаа. Хуулбар лавлгаа олгох. Эрүүгийн иргэний тусгай архив болон түүний салбар архиваас шүүхийн болон прокурорын шийдвэрийн хуулбар лавлгааг архивын ерөнхий газраас баталсан журмын дагуу олох болно. Иргэн таны өргөдөл гомдол хүсэлтийн шийдвэрлэлтийн явц байдлын талаар лавлгаа мэдээлэл өгөх, хариу мэдэгдэх хуудсыг гардуулах болно. Таны 20-56 дугаартай прокурорын шийдвэрийн хуулбар архиваас ирсэн байна. Зөвлөгөө, мэдээлэл өгөх. Та нэг цонхны үйлчилгээгээр прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой бүхэл төрлийн зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. Иргэдээс гаргасан гомдол, хүсэлт, холбогдох хэрэг материал хаана ямар шатанд байгаа тухай мэдээллийг өгөх болно. Та хариу мэдэгдэх хэзээ хүлээж авсан бэ? Өчигдөр авсан. За та хүлээж авснаас хойш 3 гаруй дотор дэд чатны прокурорт нь гомдол гаргах хэрэгтэй. За. Мөн та бас энд дүүж болно. Уулзалтын цаг товлох. Сайн байна уу? Танд яваар таслах уу? Монгол төрийн прокурортой уулзах цаг авах гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон иргэн, хуулийн этгээдээс хэрэг материалд хяналт тавьж байгаа прокурортой бичлэн уулзах цаг авч болно. Танд 10 сарын 14-ний 11 цагт уулзах цаг товлогдлоо. За баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна уу? Би нэг цонхны үйлчилгээнээс прокурортой уулзах цаг авсан. За би хэлээд өгье. Ийхүү прокурорын байгууллагын үйлчлэгээ иргэдэд илүү ойртлоо. Прокурорын байгууллагатай холбоотой бүхий л үйл ажиллагааг нэг цонхны үйлчлэгэнд нэгтгэлээ. Монгол Улсын ерөнхий прокурорын газар. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчил зөрчил зөнхлөн үлдэгдэж байна. Тухайлбал 2024 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлд явуулсан 4124 хэргийн 32.5%-ийг гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчил зөрчил эзэлж байна. Тус дүүргийн прокурорын газраас энэ оны 7 дугаар сард зөрчлийн тухай хуулийн худалдан мэдээлэл өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах гэсэн энэ зөрчлүүдийг бас тусгайлан төвөрлөн авч шалгасан. Энэ шалгалтын яцд эрхгүй албан тушаалтнуудаас бас хууль зөрчсөн нэлээдгүй зөрчлүүд илэрсэн. Энэ дундаасаа гэр бүлийн хүчирхийлэл үлдэх, тахаарах зөрчлийн шинжтэй үйлдэлүүдийг шалгаж тогтоогоогүй батлаа дээрх зүйл хэсгүүдээр бас шалгаж шийтгэл оногдуулсан ийм алдаа дутагдлууд бас нэлээдгүй илэрсэн. Ийм учраас хохирогчийн эрх ашигыг хамгаалах үүднээс бид шүүхэд эрхгүй албан тушаалтнуудын дээрх хууль буруу хэрэгжилж шийтгэл оногдуулсан энэ шийтгэлийн хуудсуудыг хүчингүй олгуулгаар шүүхт дүгнэлт бичиж хүргүүлсэн. Эдгээр дүгнэлтүүдээс маань нэг 90 орчим хувь нь бол биелсэн ийм дүнтэй ийм нөхцөл байдал тогтоогдсон ингээд ажиллаж байна бид. Хар сайхан үсгийг хаглаж төрийн ёсоор авч суусан ханы жил төрөөж өсгсөн үр хүүхдийн хайр халамжаар дутаахгүй хайрын дундаа бөмбөрүүж авч явна гэдэг Монгол эр хүний тухайд бол бичигдээгүй хууль андгайлаагүй андгаа юм шүү дээ. Учир нарийн амьдралын замд уурлаж уцаарлах зүйл бишгүй тохиолдлооч түүнийг уурын мөнхөг нудрагны хүчээр биш
ухааны чагтгаар агдлан барьж учир зүгэн олж амьдрах нь хүмүүний амьдралын ёсон юм да. Энэ хорвоо чинь хүн хайраар л дутгаж болдоггүй. Тийм л сайхан хорвоо юм шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлүүлдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлье. Баян Улгийн аймгийн прокурорын газар. Гэр бүлийн хүчирхийлүүлдэх зөрчлийг удаа үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндслэл болтгоо. 2024 он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлүүлдэх зөрчлийг удаа үйлдсэн 25 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. За нөгөө талаар бас нэг асуудал үүсч гарч ирсэн юу вэ гэхлээр дуудлага мэдээлэл өгж байгаа буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа. За бусад зөрчлийн хохирогч болж байгаа хохирогч нар за цагдаагийн байгууллага даах дуудлага мэдүүлэг өгснөөс тийс өөр нөхцөл байдлын талаар ярьдаг нь бас хууль буруу хэрэглэхийн үндсэн нөхцөл шалтгаан болж байна. За нөгөө талаар энэ хүчирхийлэгч нарын талаар ингээд удаа цагдаагийн байгууллагад худлаа ингэж мэдээлэл өгснөөрөө тухайн хохирогч дахиад гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн одоо хохирогч болох, цаашлаад гэмтрийн хохирогч болох энэ эрсдэл нөхцөл байдлыг бол удаа дараалал үүсгэж байгаа гэдгийг ойлгох ёстой. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр иргэд олон нийтэд хууль эрх зүйн мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Хэн нэгэн л дээж гэжтэй. Хоёулаа одоо яах вэ? Йоо, би гар утасгүй штэ. Ерөөсөө би авчих уу? Болохгүй баха. Эзэн нь хайж байгаа штэ. Игчээ, бид хоёр дөнгөж сая нэг гар утас олсон юм л да. Манай найз энэ утсыг өөртөө авч болох уу? Болдгүй юм аа миний дөө. Бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг авч ашиглавал хулгай хийсэнд тооцогддог байхгүй юу? Хэн нэгэн хүний санамсар болгоомжгүйгээр хайж гээсэн эд зүйлийг олсон хүн нь энэ тухайга цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй юм шүү дээ. Хэрвээ энэ үүргээ биелүүлэлгүй олсон зүйлийг дур мэдэн ашиглавал хуулийн хариуцлага хүлээдэг юм аа. Ойлгов уу хүүхдүүд ээ? Ойлголоо ихчээ. Хүүхдүүдээ, эцэг эхчүүдээ, хэн нэгний гээгдүүлсэн гар утас болон бусад эд зүйлийг олсон бол заавал цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгч байгаарай. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 2024 оны 8 дугаар сарын 9 дугаар та бүхэнд хүрлээ. За энэ удаагийн нэвтрүүлгээ бид Баян Зүрх дүүргийн прокурорын газартаа хамтран бэлтгэлээ. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай.